Одоо ямар ч тач ийм юм хямдхан. Окей. Cutie хувцсан байна. Одоо яах вэ? Тэгтээ ямар хөөх юм бэ хартаа. Oh my god. Ингээл болоо юу? Hi guys. За өнөөдөр бүгдээрээ unboxing хийх болно. Тэгээд би сая хичээлэд харж орж ирчээд сууж ийн. Тэгээд юуны unboxing вэ гэхлээр Тэмүгээс би нөгөө iPad авсан да. Бишээ. Тэмүгээс авах шүү. iPad авсан да. Тэгээд тэрэндээ ер нь бол кейс тэгээд ийм бал ингээд удаан барихаар тийм зөөлөвч байдаг хгүй. Тийм зөөлөвч тэгээд захиалангаа хажуугаар нь тийм жижиг нүү захиалсан. Тэгээд тэрүүгээрээ unboxing бичлэг хийж утсан. Тэгээ бас нэг хідэн нүүрний юм бас байгаа. Тэгээд энэ бичлэгний сүүлд нь бас skin care-ний unboxing хийж байгаа. Ер нь бол энэ бичлэг тэр чигтээ unboxing бичлэг болж байна. Тэд нэр хөөрхөн байна уу? Миний бомброш. Тэгээ одоохондоо манай roommate байхгүй болохоор би ихтэй яагаад амар хурдан яриад ах юм би нөө roommate байхгүй байгаа дээр бичлэгийг хийх гээд тэгээд сууж ийн. За тэгээд unboxing эхэлцгээе. Тадаа. Тэгвэл нилийн ихэм захиалсан гэсэн чинь нэг ингэж боогод явуулсан байсан. Тэгээд амартай ингэж ирсэн байна. Тэгээд бараг хайцны хэрэг байхгүй юм дөө. Та нарт харуулахын тулд жоохон дээшээ залгав. Ямартай ингэж харагдчихээн. Миний өмнөх unboxing-ийн бичлэг дээр уутныхын дуу амар ядаргаатай байна гэд гисэн. Тэгээд би эдитлэхдээ тэр хэсгийг жоохон багасгацгаана. Одоо ямартай ийм юм. За. Юу вэ? Ийм юмнууд хайсан байна. Хамгийн ихэнд би кейсээ үзмээр байна. Энэ нөгөө нэг би амар балаа ингээд санамсаргуу дараад ингээд 3 iPad-ийн наалт авсан. Нөгөө дэлгэцний ийм мат наалт гэдэг байхгүй юу? Тэгээд авах юм байвал аваарай гэдэггүй. Санамсаргуугаар 3-ыг авсан байсан. Тэгээд тэрийгэ захиалсныхаа дараа харсан л та. Тэгээд энэ гэхдээ гурвал адилхан юм байна. Ямар ч тач iPad-ний наалт захиалсан байна. Гэрэл зохиох юм. За тэрний дараа Тантраа. Та нар энэ анимыг үзчихсэн үү? Нөгөө өвглийн дэвтэр гээд дэвтэр дээр нь ингээд нэрийн бичингүүт өгдөг тийм аним байдаг хгүй юу? Тэр анимны кейс авсан. Гэтэ энэ кейс таарахгүй байх магадaltaй заяа. Тэгээ бөөндөө азаа. Уутнаас хэрэгтэй л юм. Эндээ. Халтар болц юм уу? Энийг хуулж авах хэрэгтэй юм болов уу? Яг хоо жоохон чанаргүй л байна. Гэтэ энэ бол энэ хөрх үнэтэйс шүү. Минийх чинь нөгөө нэг энгийн Air 11 ахгүй юу? Тэнгүүд энэ кейс болохоор энэ чинь адилхан мөртлөө одоо юу нөр гэх юм уу? Oh my god, бас үзэг ордог юмгүй юм байна. Тэгэхээр би үзгийн яа гэсэн үг? Орохгүй юм шүү. Чебар. Орчихоо гооч юм. Таарсан. Гэтэ яг камерын таарахгүй проных болохоор. Гэтэ би зүгээр энд нь стикер наачиж бодож байгаа. Гэтэ ямар хөөх юм бэ хартаа. Oh my god. Зүгээр ингэж харахад яг тэмдэглэлийн дэвтэр шиг. Гэтэ энэ хэсэг нэг тийм жоохон нэг яах хэвтэй юм бэ? За би нэг янзлнаа. Ямар ч тийм iPad-ний кейс авсан байна. Воо. Миний муур. Тий iPad-ныхаа нэрээ доторх юмнуудыг харуулдаг бичлэг хийж бодож байгаа. Би амар кейсгүй амар хэцүү байсан. Тэгээ одоо ингээ кейстэй боллоо. Ямар ч тач кейс авсан байна. Ишээ тавьчи. За дараагийнх нь эн чинь 3 дахь юм. 3 дахь юм нь цантраа. Энэ юу вэ? Угууфч байна. Би угууфч айгу цөөхөнтэй гэдгээ сүлд олж мэдээд яг байгаа л та. Тэгээд ингээд тийм 3 ирсэн байна. Авш 4 ч юм уу.
Яг энийг бол зөөхгүй юм байна. Тэгээд энэ ямар зүг юм, энэ ингээ арга ястай заяо. Би арга ястай юм дуртай. Guys, уучлаарай. Ялцгүй л ингээд тортой гялгар уулцтай болохоор дугараад байна. Энэ хамгийн гоё нэ. Oh my god. Шууд үзье. Нэг тийм амар жижигхэн чим шиг тарах юм байна. Яа зүг. Ингээд үчи. Ямар хөөрхөн юм. Би энэ ер нь бол одтойгоос нь л захиалсан л да. Тэгээд багцаараа байсан болохоор бүгд ирсэн байна. Эхнийх нь ингээд юм одтой заяа. Тэгээ би өннүүдийн угаасаа одоо гараад явж байгаах те сая л саналаа. Үн гаргана гэдгийг. Тэг гараад явж байгаа хөө. Өөртөө итгэцэн тий. За энэ гэхдээ нэлээд жоохон том юм байна. Эрэгтэй үнийх ч юм уу. Тэгтээ зүгээр л те. Арга ястай, одтой. Миний гар нь нэлээд том байна. Одоо яах вэ? Энэ барыг ангаар нь ингэ зүүх юм байна. Амар том. Oh my god. Би яг өнөөдрийн outfit дээр нэг зөхгүй л л. Гэтэ өмнөх бичлэгнийх дээр бол амар зөөх байсан. Тэг би хөвчлэн тэгэж хувцалтай болохоор өнөөдөр бол ер нь жоохон cutie хувцсан байна. За тэгээд цанцраа. Энэ баг 3-ыг зүүх юм шиг харагдчих тий. Энийг зүүе гэх юм бол ингээд 6. Тантраа. Яаж харуулмаар юм? За ямар ч тач ингээд зүүчи. За тэгээд тэрний дараа энэ юу вэ гэхлээр үс заяо. Яадаг үс вэ гэхлээр нийтдээ хитэн 1 метр биш л юм шиг бах юм. Амар унж шít. Ийм усаага би энийг курткиндээ оёе гэж бодоод энэ тэгтээ амар унжийн. Энэ унжаагаагийн зохицуулнаа. Одоо нөгөө ийм үслэг юм тренд болоод байгаа хгүй. Би тэгээд ер нь шинэ куртэг авах бодлого болохоор өөрийнхөө куртэгэндээ малгай хэсэгт нь оёж байгаа. Тэгээ бараг өнөөдөр оёчих юм шиг байна. Харсан чинь гоё санагдчихлаа. Би ихтэй нэг амар урт болохоор нь ингээд урт гэж бодоод тэгээд ийм янз бүрийн өөр юмд ашиглана гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь жижигхэн юм байна. Бас амар унжийн. Буруу хайчилсан юм шиг. За яг угаасаа хямдах юм чи. Би нохотой юм шиг л явах юм байна л да. За би түрүүн unboxing хийсэн энэ үсээ шууд бичлэгээ дуусчаад сургууль дээр ирээд энэ нөгөө өмнө unboxing хийжсэн курткиндээ оёчихлоо. Гэтэ энэ яаж оёсон бэ гэхлээр би товч оёцсон. Тэгэхээр салгаад өмсчиж болно гэсэн үг. Одоо ингээд салах юм бол юм гэсэн үг. Энд гэтээ жоохон муу товч байна. Гэтэ энэ үсний хүнд биш болохоор гайг баг. Тэгээд одоо өмсөж үзүүлье. За ийм болсон байна. Яг анханасаа үстэй исэн юм шиг харагдахгүй байна гэж юу. Тэгээд нөгөө кейс чинь болохоор ийм болсон. Тэгээд гайгүй салахгүй байлээ. Тэгээд би газ малгайгаа өмсөв. Тэгээд үс нь амар унаад байгаа л та. Тэгж жагаад унаад дуусчих байлгүй тий. Y2K. I'm Y2K girl. Y2K. Та-да. За тэгээд тэрний дараа кейс. Би кейс авсан. Ингээ амар сонирхолтой. Авсан юм аа сандгүй. Тэгээ кейс авсан. Би нөгөө нэг ингээд нөгөө юм наачдаг сөүлт гарсан штэ нэг юм кейсний ард наагаад тэнгууд ингээд юм гялгаар гадаргуй дээр наалтдаг юм кейсний ард талах юм. Энэ биш юм уу? Энэ биш вэ? Аччуу. Үшээ. Ямар юм гарч ирээд байна. Тэгээ эн чинь нийт дүн нь хамгийн сүүлд нь харуулна ерөөсөө тийм амар үнэтэй биш. Гараад ирлээ. Энэ хоёрыг хослуулж авсан юм байна. Миний утас цагаан өнгөтэй. Гэхдээ би хар өнгөтэйг авсан. Тэгээд за битг. Энэ жоохон фейлдэж магадгүй. Гэхдээ удаан байх юм бол наалтж магадгүй. Тийм гэдэг ямар тач. Энийг зүгээр бичлэг хийх үедээ кейс ингээд энтэй дуцаа тавих чинь нь л жоох хэцүү байдаг шүү дээ. Тэгээд энэ гар тогтоодог гарч том болохоор дандаа авч явдаггүй. Тэгээд
ер нь бол энэ тэгтээ ингэж салаадах юм. За зэмтгүй. Энэ бол жоохон фейл. Яг хөө Тэмүгээс бол нэг ч фейлгүй юм авна гэж бол ховор заяа. Тэгэхээр тийм учраас бус юм маань гайгүй болохоор өнгөрөөцгөө. За энэ болохоор та нар хятад бизнес их харсан байж магадгүй. Би ихтэй энийг захиалснаа мартаад сүүлд юу авцсан л да. Порлон. Энэ ингээд ийм порлон. Амар ийм том. Зузаан. Тэгээд дээрэс нь том болохоор ингээд хид дарангууд нүрэ бодоод дуусчих байх гэж бодоод тэг угаасаа амар гоё гэдээсэн. Тэгэхээр навцсан. Тэгтийн артлын ямар сонир гатуу юм. Найзуудаараа уншуул. Тэгээд дараа нь ахаад нэг би ингээд яг ингэдэг байхгүй. Тэмүүчи юу л нэг 20 мянга хүртэл захиалж ирдэг баха. Тэгээд тэгэнгүүт ингээд ийм жижиг сайжиг хямдхан жижиг сайжиг юмнууд их авчдаг байхгүй юу. Угаасаа тийм жижиг чимэглэлт амар дуртай. Тэгээд энэ удаагийн Тэмүү аян хурдан ирсэн. Бараг 2-7 хоног байна. Заримдаа суудаад байдаг. Тада энэ юм шоо. Би энийг яг одоо зүүцсэн байгаа. Миний өмдний зүйлт байна. Одоо эндээ ингээд нэмээд хийчихнэ гэсэн үг. Миний тэгтээ энэ жоохон эвдэрх гээд тах шиг байна. Вау. Бас арай их үү. Гутлыг авчвал энэ 3 хар бол яг зөгтөж байгаа сте. Энэ хоёр угаасаа нөгөө стусигийн юу байхгүй юу? Юу гэдүүлээ? Лого. Бэлэг тэмдэг. Ямартай ч ингээд энд хослуулж авсан. Тэдрээ миний өмдний зүйлт. Йоо би дараа ширээгээ яаж янзлна. Янзлан да. За тэрний дараа чинь юу гарч ирлээ? Энэ гарч ирсэн. Энэ болохоор нөгөө iPad-ны үзэгний зөөлөвч. Яг нөгөө удаан зураг хүйдээ хийчихье гэж бодоод дандаа бол хийхгүй байх. Дараа нь малгай авсан. Энэ гэхдээ угаасаа гоё биш. Юм шиг байна. Тэмүүгээс угаасаа хувцаавна гэж бол ер нь л байхгүй л дээ. Үгүй яг хөө гэхдээ нэг ээлжинд үгүй дайжгүй ч юм. Үгүй амар муу биш. Бараг миний энэс гоё юм шүү. Энийг би купонгоос авсан. Купонгоос авсан ч гэж купонгоос авсан хүнээс авсан. Энэ зүгээр эднэр нь амин хөөрхөн харагдаад тэгээд захиалсан. Гэтэ эднэр дээр нь жоохон юм нэмхэл юм шиг байна. Арай жоохон хоос харагдчих тий. Тэдрээ ийм малгай авсан. Би тэг ер нь бол сүүлд 2 малгай авчлаа. Зүгээр дээ эн чи өвөл шүү дээ. Өвөл угаасаа малгай амсан. Одоо ерөөс дуусчихгүй. Би ихтэй юу авснаа нэгсэн санахгүй л байгаад байна л да. Энэ юу юм бэ? Буруу юм явуулчих дээ. Санаа зовмор. What? Энэ гэрэл байна. Хүү энэ гэрэл гэдэг ямар сони юм. Ингээл болоо юу? Би гэрэл авсан байхгүй юу? Би ийм байдаг гэж бодоагүй шүү дээ. Гэтэ зурган дээр ийм юу байсан байхгүй юу? Суурьтай байсан байхгүй юу? Энийг хідүүлээ залгаж үзэх үү? Яс хөөрхийн гэтэ тусаад нь шүү дээ. What color? Oh. За энэ өнгө таалагдлаа. За тэгээд одоо ч амар өнгө ороноос тээ. Ямар ч ч ийм гоё гэрэлтэй болсон. Одоо та нар бичлэг үзэх болгонд энэ гэрэл гарч ирнэ гэсэн үг. Тэгээд яхад за энэ сүүлийнх нь байна. Энэ нөгөө юу? Гитар. Би ерөөсөө ингэж цэна гар хүзүү нэрэ зүүж болох бүхэл газар юм зүүдэг тийм төрлийн хүн. Энэ гэхдээ миний авдаг гитарнуудаас өөр хуруутай юм байна. Тэгэхээр яг миний эрхийн өрөө дулаахан байна гэсэн үг. Яг материал нь нэлээд нэгхэн яг гэхдээ 100 өмсөх юм бол халууцахгүй юм байна. Миний өмнөх жоохон халууцуулаад идэг. Тэр нөгөө алга болох захгүй юу. Тэгээд шинийг авсан байна. Тэнцэрэн. Гэхдээ эрхийн өрөө нь ингээд хөөрх харагдана. За тэгээ ямар ч тач ийм
гитар авсан байна. Ер нь л өвлийн бэлтгэлээ хийгээд эхэлсэн. Тэгээ би нөгөө угаасаа өмнө өвлийн хувцсныхаа unboxing-ийг хийжсэн шүү дээ. Тийм болохоор энэ жил бол би хувцас авал нэг гутал авах бах ер нь бол. Тийм. Тэгээд бас тэр үедээ бас гоё бичлэг хийж магадгүй. За тэгээд авсан юмнууд маань дуусчихлаа. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дууслаа. Тийм юмнууд авсан байна. Тэгээд сүүлд нь скин керний видеос үзээрэй. Тэгээд нэлээд амар урт болчлоо. Гэхдээ миний бичлэгийг үзэх дуртай хүмүүст бол айгу гоё байх бах гэж бодож байна. Bye bye. Hi guys. За unboxing бичлэгээрээ эргээд уулзж байна. Тэгээд би нэг хитэн гоо сайхны юм авсан байхгүй юу? Тэгээд тэднэрийг хамт задлаад тэгээд энэ бичлэгний урт болохгүй юм шиг болохоор энэний өмнөөс дахиад өөр unboxing орно. Тэгээд би сая хичээлээ тарж ирсэн болохоор жоохон ядарцаар гэж магадгүй гэхдээ бондо unboxing хийцгээе. За тэгээд ер нь бол миний нүүрний юмнуудыг зэрэг дуусаад тэгээд баахийн ер нь л авсан. Баахийн ч гэжтэй хэрэгтэй юмнуудаа. Тэгээд энэ бас нэг байна. Тэгээд нэг хэдийн бас 6 юм авсан байна. Тэгээд бүгдийн купоноос захиалсан. Тэгээд купоноос захиалсан шалтгааныг бүгдийн задлалцаад сүлт нь тухтай яриад. За тэгээд эхлээд тонерын задлалцгаая. За энэ болохоор ийм нэг тонер байна. Тэгээд ингээд юунд сайн гэдэг нь дээр нь бичсэн байгаа. Ямартай ч ийм тонер авсан юм. Тэгээд брэнд энэ дээр энд гаргачих. Би яг бүгдийг нь уншсанаас та нар угаасаа хэрэгтэй болвол скриншот хийгээд авчих байх гэж бодоод энэ өмнөх бичлэгийн дээрээс тэгж гаргасан. За тэгээд дараагийнх нь серум баггүй юу? Гатгүй юм байна. Яа. Серум. Би энэ өмнө Анувагийн одоо энэ серум хэрэглэсэн заяа. Тэгээд энэ бол зүгээр л амар муухай би энэс болж бүр ингээд 7 хоног амар сэтгэл санаагаар унсан заяа. Нэг миний арьсанд таараагүй юм угаасаа тийм муу юм уу би бол мэдэхгүй. Ямартай ч надад амар таараагүй тэгээд миний нүур аимшигтай болсон. Тэгээд одоо төрхий болцсон жарга айг болцсон. Тэгээд одоо ийм шинэ серум авсан байна. Тэгээд дараагийнх нь болохоор 짜잔 ийм юу гэх юм бэ? Ер нь л эссенс заяа. Гэхдээ нэг юм дотроо жижиг зүү шиг юмтай. Тэгээд тэр зүү шиг юм нь арьсны эсийг сэргээж ямартай сайн гэсэн. Тэгээд энэ ингээд би болохоор 100 таг авсан. Энэ болохоор өдөр болгон хүрхдэг. 100 тай, 300 тай, 500 тай гэдэг юм бол ингээд өксөд явчдсан мэлээ тийм арай хүчин ихсээд гэх юм уу. За тэгээд яа энэ дэхтэй амар гоё савтай байгаа. Энэ угаасаа нэлээ жоохон үнэтэй тийм бүтээгдэхүүн. Гэхдээ яг миний авсан нь бол ер нь бол нэг тийм үнэтэй биш брэндийнх гэх юм уу. Яг адилхан зүйлс мөртлөө яг уу гэхдээ яс чанарын ялгаа байгаа л та. Гэхдээ ер нь бол яг Riddle Shot нь бол яг нэр нь бол адилхан. Тэгээд арай хямдхан брэндээс авсан. Тийм. Тэгээд энэ эссенс авсан байна. Энэ болохоор тос байгаа дотор нь. 짜잔. Ийм тос авсан байна. Би бол 100 бас зөндөөгөө сайхан авсан л та. Гэхдээ яг тийм бичлэг хийх юм болж чадаагүй. Тэгээд тийм болохоор энэ удаагийнхт бол бичлэг хийлээ. Тэгээд ийм тос авсан байна. Гэхдээ ерөөсөө шил биш байна тийм. Тэгээд мэдээлэл нь уусаа энд гарч байгаа. Энд тус байна. Тэг ийм хөөрхөн албатай юм байна. За дараагийнх нь болохоор ийм батг хатаагч гэсэн тийм. Энэ болохоор Оливийн ангид би зөндөө харж ирсэн байхгүй. Тэгээд ер нь бол өвчний намдаагаад энэ жижиг батгыг бол ер нь хурдан адилгахчихдээ юм лээ. Тэгээд том батг дээр бол нэг сайн мэдэхгүй л. Тэгээд энэ амар сүртэй. Тэг энэ шил байгаа байхгүй юу? Энэ тосныхоо шил биш байна. Ийм дотроо нэг юм сайн арт шиг юм шиг нэг тийм. Тэг энийг нөгөө нэг ийм хөмтөм мод эд штэ гэсэн чи би хөмтөм мод аваагүй шин. Тайсэр хэрэгтэй. Замартай ч хөмтөм модоор ингээд төрхдөг.
Тэгээд ийм батан хатагч байна. Хяндарсан байсан гол нь. Энд чинь амар үнэтэй 20 хэд мэд гэдэг баха. Тэгээд купон дээр 9000 болсон байсан болохоор нь авцъя. Иймэрхүү юмнууд хасан байна. Тэгээ би энийг өнөөдөр тал нэрээд өчигдөр тал нэрсэн байхгүй. Би тэгээ 2 өдөр нүүрэндээ тосон сүүрэн дүрхээгүй. Тэгээд энэ бол одоо амар хурдан дүрхмээр байна. Тэгээд тийм болохоор бичлэгээ энэ хүрээд дуусгая. Бай бай.